өөр төрлийн хяруу хэрхэн үүсдэг вэ? Агаарын температур Тиграц ба түүнээс доош байх үед гол төлөв шөнө буюу оройн цагаар өвлийн улиралд өдрийн цагт газрын гадарга болон түүний дээрх янз бүрийн биетүүд дээр тогтсон цагаан цайвар тастаас бүрдсэн тунцыг хяруу гэдэг. Агаарын доторх усны уур элдв биеийн гадаргад шүргэж шууд мөс болон хүлцснөөс хярууны талстууд үүсдэг. Хяруу хөвчлэн хөвтэй буюу багавтар налуу гадарга дээр тогтно. Хяруу нь шүүдрийн нэгэн адил зөөлөн салхитай цэлмэг шүн газрын гадарга болон элдв биетүүд хүчтэй хүрэх боломжтой нөхцөлд үүсдэг. Тохиромжтой нөхцөлд будантай уйдаж хяруу үүсч болно. Өвлийн цагт хяруу цасан бүрхүүлийн гадарга дээр тогтно. Агаарын хяруу. Агаарын хяруу хөвчлэн өвөл тохиолдно. Уг үзэгдэл нь агаарын температур хүйтэрч Тиграц болох эсвэл түүнээс бага байх үед ажиглагдана. Газрын гадаргаас дээш 1 м өндөрт агаарын температур Тиграц байх нөхцлөөр агаарын хярууг тодорхойлно. Гадаргын хяруу. Гадаргын хяруу нь хавар намрын улирлын заагаар ажиглагдана. Газрын гадарга мод болон бусад объект дээр мөс үүсэх үйл явцыг гадаргын хяруу гэж тодорхойлох бөгөөд эдгээр гадаргуунуудын температур нь усны хүлдэх цэгийн температураас бага байна. Газрын гадаргын температур агаарын температураас хурдан хүрч буй нөхцөлд агаарт бус гадаргууд хяруу үүснэ. Ургамлын хяруу. Ургамлын хяруу хөвчлэн хавар намар ажиглагдах боловч зуны ихэнх үед мөн үүснэ. Ургамлын хяруу нь гадаргуугийн хярууны нэг төрөл бөгөөд өвс болон бусад ургамал дээр үүсэж тогтдог байна. Температурын маш бага өөрчлөлтийн нөлөөгөөр эдгээр гадаргуунууд дээр хяруу үүсдэгч хүний гараар бүтсэн бетонн гадаргуу ба явган хүний зам зэрэг дээр хяруу үүсэхгүй байж болно. Мөсөн хяруу. Мөсөн хяруу нэхэвчлэн өвөл ажиглагдана. Агаар дах усны уур хөлдөж аливаа гадаргуу дээр маш нарийнхан янз бүрийн зүү шиг хэлбэртэй мөсөн хяруу үүснэ. Уг хяруу нь маш хурдан хөлдөж ойр орчмын агаарыг өөртөө татах ба үүний дүнд гадаргуу цагаан тунгалаг харагдана. Энэ төрлийн мөсөн талстууд гадаргуу дээр үүсгэхэд агаарт хангалттай чийг байх шаардлагатай.